Өнөөдөр та бүхэнд Сагаан Сүчний Эрдэнийн товчийг 91 м цаасан дээр бичсэн уран бичээч Цэ Баатарын бүтээлийг танилцуулж байна. Уран бичээч Цэ Баатар 355 өдөрт 91 м цаасан дээр Сагаан Сүчний Эрдэнийн товчийг хуулан бичжээ. Орцын Сагаан Сүчийн хүн тайжийн 1662 онд туурвсан хаадын үндэсний Эрдэнийн товч нь галав ертөнцид тогтож хүн амьтан үүссэн өнтгөх төвдийн хаадын язгуур болон Бурхны шашны түүх Монголын хаад Бурхны шашныг дэлгэрүүлсэн Мэн улсын түүхийн товч зэргийг багтаасан баялаг агуулгатай түүхэн бүтээл юм а. Багшинбарын багш баягууд хас чүгтийн нэ сэдвэлгээр Сагаан Сүчний дурсгалын нурдун танадаа юм нэг хадын үндэснэ Эрдэнийн товчийн нэ хуулмали хадгаалах тухайтай ингээ надтай ярилцж. Ингээд би өсөө нэг Сагаан Сүчний хойч хүлсэн ахвар юм нэг ажил хийчих болох юм ингээд энэ ажил ядаа дуртай хүлээж авч. Ингээд яг сайхан 2023 оны 3 дугаар сарын 27-нд эхэлж бичээд 2024 оны 3 дугаар сарын 17-нд бичиж төгсгөж нийт төлөвлөл одоо 355 хоногийн цаг хэрэглэж уртын хэмжээ нь бол 91 метрийн ийм урт FQC бичиж. Тэгвэл энэ урт FQC нь бол одоо миний мэдээжээр бол өөр одоо иймэрхүү урт ангиж өссөн биерээр хуулж гаргасан юм. Би одоо бол санаас чингэрэг бай.